буюу эцэг эхийн оролцоо гэсэн ийм сэдвийн дор өрнөж байгаа. Тиймээс би танаас эхний асуултыг бага насны хүүхдийн зан аврын одоо анхны дохио буюу red flag нь ер нь юу байд юм бэ? За тэгээ эцэг эх багш нар буруу ойлгох нь илбэг байна. Тэгэхээр үүнийг ер нь шинжлэх ухааны түвшинд хэрхэн зөв ойлгох юм бэ гэдэг талаар хариулдаг гэж. За юуны өмнө бага насны хүүхдийн одоо red flag-ыг хэрхэн таньж мэдэх вэ гэх юм бол зан үйлийн хэм маяг дээр нь үндэслэн суурилж үнэлэх хэрэгтэй байдаг. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд болохоор 4 шалгуураар зан үйлийг нь ерөнхийд нь үнэлж ялгадаг байгаа. Нэгдүгээр гэх юм бол хэр давтамжтай хугацаанд зан үйл нь илрээд байна вэ? За жишээ нь одоо айдас, уурлах ч юм уу тэдгээр зан үйл нь одоо хаяа илрээд байна уу, байнга илрээд байна уу? Хоёрдугаар гэх юм бол тэр зан үйл хэр хүчтэйгээр илэрч байна. Одоо сэтгэл хөдлөлийн хувьд хүүхэд хүчтэйгээр илэрхийлээд байна уу? Эсвэл зан үйлээ өөрийн насны онцлог тохирсон байдлаар илэрхийлж байна уу? Гуравдугаар гэх юм бол хугацаа, түр зүрийн хугацаанд хүүхэд одоо тухайн зан үйлийг үйл нь илрээд байна уу? Эсвэл одоо хэдэн сарын турш, хэдэн жилийн турш илрээд байна уу? Дөрөвдүгürt гэх юм бол орчны үеийн хатан байдал. Зөвхөн ганц орчинд зан үйл нь илрээд байна уу? Эсвэл олон орчин буюу одоо гэр сургууль гэх мэт хүүхдийн бүхий л орчин илрээд байна уу гэдгээр нь red flag зан үйлийг таних боломжтой байдаг. За тэгээ эдгээр 4 шалгуурын үндсэн дээр хүүхдийг хэдүүлээ одоо сүрэг зан үйлүүдийг нь таних мэдэх боломжтой. Жишээ нь одоо хүүхэд уурлах, анхаар сарних зэрэг нь бол хэвийн зан үйл байж болно. Эдгээр зан үйл нь хүчтэйгээр илрээд их юм бол энэ нь red flag зан үйл болох боломжтой байгаа. Жишээлбэл энэ дээр тэгжэл та одоо хүүхдүүдийн хамгийн их тохиолддог юм бол айдас. Тэгээд дуугүй болох ялангуяа бага насны хүүхдүүдэд за тэр тусмаа одоо ингээд огцом өөрчлөлтүүд гараад идэг гинэ эцэг эхчүүдийн одоо хэлж байгаа байдлаар бол тэгэхээр энийг бид нэр ямар үед нь хэвийн, ямар үед нь эрсдэлтэй гэж авч үзэх үү? За жишээ нь айдас дээр хэдүүлээ авч үзье. Айдас нь хүүхэд тодорхой шалтгаантайгаар айгаад байна уу тий? За хугацааны хувьд гэх юм бол богино хугацаанд энэ айдас нь үргэлжилсэн үү? Орчны хувьд гэх юм бол хүүхдийн хувьд одоо нэг аюулгүй орчинд очиод хүүхэд тайвширч чадчихэв үү? Эсвэл бүхий л орчинд одоо айгаад байна уу гэдгээс нь хамаарат одоо хэвийн үү эрсдэлтүү гэдгийг хэдүүлээ ялгах боломжтой. Аюулгүй орчинд хүүхэд тайвшраад богино хугацаанд одоо айдас сандарч байгаа юм бол энэ хэвийн үзэгдэл болно. Харин одоо эрсдэл нөхцөл